Монгол улсад 14-өөс 49 насны эмэгтэйчүүдийн 19% нь нөхөрчгүй өвчнөөр өвдсөн байна. Иймээс ихтгэл эрүүл мэнд төв Фемофлор 2 эмэгтэйчүүдийн нөхөрчгүй микробиомын тэнцвэрийг тодорхойлох шинжилгээг танилцууллаа. За энэ шинжилгээ нэг сорцноос микробиомын бүрэн зураглалыг 3-5 цагт илрүүлж тэнцвэрт байдлыг үнэлэн дүгнэх боломжийг олгож байна. Микробиом нь эмэгтэй хүний нөхөн үржихийн эргэтэн тогтолцоог бактери, мөөгөнзөр зэрэг халдвар үүсгэгчээс хамгаалдаг. Гэвч микробиомд өөрчлөлт орсноор өрөвсөлт өвчин, жирэмслэлтийн хүндрэл, дутуу төрөлт, мөн урагт, сөргөөр нөлөөлдөг нь тогтоогджээ. Иймээс эмэгтэйчүүд нөхөн үржихийн өвчлөлийг эрт илрүүлснээр амьдралын чанарт эерэг нөлөө үзүүлдэг гэдгийг эмч мэрэгчлэнүүд онцоллоо. Яг энгийнээр ярихад бол мазокны шинжилгээ гэж бид нэр мэддэг байсан. Мазокны шинжилгээгээр бидний одоо шилбэл эрүүл мэндийн байдал тухайн үеийн одоо бүхэл шинжилгээнүүд гардаг гэж үздэг байсан. Гэтэл одоо тэр маань бүр улиран одож бүр цоо шин төвшөнд гардаг болжээ. Одоо манай Монгол эмэгтэйчүүдийн нөхөн үржихэн бичилт мэдний тэнцвэрт байдлыг тодорхойлж цаашид эрүүл одоо хүүхэд төрүүлэх боломжийг нэмэгдүүлдгээрээ бол чухал ач холбогдолтой юм аа. Хүн өөрөө 10 тэрбум бичил битнийг хийж явдаг. Хүн болгоны бичил битний хэвийн байж хүн эрүүл амьдрна, эрүүл орчинтой байна. Бүхэл амьдралын процесс, үйл ажиллагаа, бодис солилцооны бүх процесс маань хэвийн үйл ажиллагаа явуулна л гэсэн үг. Шин төрсөн яраа, шин хүүхдийн маань бичил битэн хаанаас үрдэх вэ гэдэг. Тэгэхээр өтрээ төрөх замаар төрөх, кесар хагалгаагаар төрөх хоёр бас ялгаатай. Жишээл кесар хагалгаагаар төрөхөд хүний хэвийн бичил битэн эхлээд арьсны орчин болон хагалгааны орчноос бүрдэх жишээтэй. Фемофлор шинжилгээ нь хүний өтрээний эмэгтэйчүүдийн өтрээний хэвийн бичил битний тоо болон бүтцийн өөрчлөлт, макробиотын онцлогийг нь PCR суурилсан энгийн аргаар тодорхойлж өгдөг ач холбогдолтой шинжилгээний арга байж байгаа. Одоо Фемофлор скрининг, Фемофлор 16 гэдгээс илүү давуу талтай нь бол Фемофлор 2 бол маш олон эмэгтэйчүүдийн өвчлөлийг үүсгэдэг бичил биетүүдийг бол илрүүлэх боломжтой. Нэг дор бүгдийг нь илрүүлэх боломжтой. Ингэснээр бол өвчнийг бүрэн илрүүлж, эрт илрүүлж эмчилгээд ач холбогдолтой. Тус арга хэмжээний үеэр жирэмсний хожуу, хордлого, манас таталтын эмгэгийн эрсдлийг эрт үед нь илрүүлэх цусны биомаркер тодорхойлох шинжилгээг танилцууллаа. Энэхүү шинжилгээ нь эрсдлээс урьдчилан сэргийлэх, их болон ургийн эрүүл мэндийг хамгаалах, эмчилгээний хяналтыг цаг алдалгүй төлөвлөх боломжийг нэмэгдүүлж байгаагаараа онцлогтой юм а. Би нөгөө арьсны үн дээр